Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Охисама Хажимино Иппо Кодомоно Тамино Нихонго буюу нархны анхны алхам хэмээх бага насны хүүхдэд зориулсан Японы сурах бичгийг танилцуулж байна. Энэхүү сурах бичиг нь 4 болон түүнээс дээш насны бага насны хүүхдэд зориулсан Японы сурах бичиг бөгөөд хүүхдтэй багаас нь Японы мэдлийг олох хүсэлтэй эцэг эхчүүд, Монголд амьдарч буй бага насны хүүхдтэй эцэг эхчүүд, мөн хүүхдтэй Японы хэлбэр байдлаар зааж өгөхөөр төлөвлөж буй Японы мэдлэгтэй эцэг эхчүүд, эсвэл багангийн хүүхдэд Японы сургалт явуулахаар зорж буй Японы багш нар хэрэглэх боломжтой сурах бичиг байна. За сурах бичгийн онцлогоос дурдвал хүүхдийн нас сэтгүүн онцлог тохирсон ойлгоход хэлбэр, зураг, фото зургаар баялаг, зургууд нь өнгө будгийн ялгарал сайтай. За мөн хүүхдийн нас сэтгүүн онцлог тохирсон сэдвчлсэн хөтөлбөртэй. За үүнд сэдвүүдээс нь дурдвал бие, гэр бүл, дэлхийн улс орнууд, Япон улс, хоол хүнс, жимс ногоо, төрсөн өдөр, ан амьтан, улирал, сансар огторгуй зэрэг 10 том бүлэг сэдв 26 дэд сэдвээс бүрдэх бөгөөд нэг сэдв үзээд нэг алхам урагшлах зарчмаар сурах бичгийн агуулга өрнөж өгнө. За мөн дасгалууд нь биеэрээ хөдөлж үзүүлэх, тоглоом тоглох, туршилт хийх, зураг зурах, дуулах зэрэг хүүхэд өөрөө төсөөлөх, бодож сэтгэх хөгжөөнд дасгалуудаар баялаг. За мөн хөгжилтэй дасгалуудаар дамжуулаад үг хэлгээ сурахын зэрэгцээ танин мэдхийн болон мэдлийн цар хүрээгээд хэлэх боломжтой. За Япон орны соёл бодит байдалтай танилцахаас гадна дэлхийн улс орнуудын талаар ч гэсэн ойлголт мэдлэгтэй болох боломжтой ийм сурах бичиг байна. За мөн энэхүү сурах бичгийн бас нэгэн онцлог гэх юм бол сурах бичигт гарч буй зурагт карт, дууны ая зэргийг нь бол татаж авч хэрэглэх боломжтой ийм сурах бичиг байна. За та бүхэн энэхүү сурах бичгийг сонирхож үзье гэх юм бол Тус төвийн номын сангийн 810 1698 кодтойгоор байрлуулсан байгаа тул хүүхдтэй багаас нь Японы мэдлийг олгох хүсэлтэй эцэг эхчүүд, за эсвэл багангийн хүүхдэд Японы сургалт явуулахаар зорж байгаа багш нар байвал сонирхож үзээрэй гэж урьж байна.